Идүүгээ коронавирусыг урьдчилан зөгнсөн мэт коронатай хамгийн төстэй вирус гардаг кино бол одоогоос 10 гаруй жилийн өмнө бүтээгдэж байсан Contagion кино байв. Тус кинон дээрх вирус нь амьсгалын замаар халддаг учраас нас баралтын түвшин 20% хүрч вакцин эмчилгээ хийсэн ч том хэцүү нөхцөлтэй байсан юм. Вирусээр халдварласан хүмүүс эхний ээлжинд өндөр халуурч амьсгалахад туйлын бэрх болж байгаагаар гарах бөгөөд өвчин маш түргэн газар авсаар ердөө 26 өдрийн дотор л гэхэд Америкийн нэгдсэн улсад 2,500,000 хүн өөд болж буйгаар гардаг байна. Ийхүү дэлхийд дахныг инх замбраагүй байдалд оруулж маш ихээр айлгаж орхидог билээ. Тэгвэл коронавирус нь 2021 оны 11 сарын байдлаар гэхэд дэлхийд дахнаа 250 сая хүнийг өвчлүүлж 5 сая хүний амийг авч одоод байгаа аж. Хамгийн аюултай нь энэ тоо өдөр ирэх тусам өссөөр байгаа юм. Мөн цаашид яах нь огт тодорхойгүй байгаа явдал юм. Ингээд бодохоор үнэхээр кинон дээр гардаг шиг бүр коронавирусээс ч аюултай вирус гарч ирвэл хүн төрөлхтөнд юу тохиолдох вэ хэмээх асуулт гарч ирнэ. 1918 онд хүн төрөлхтөн түүхэнд байгаагүй аимшигт вирустэй нүүр тулсан нь H1N1 тахал буюу Испани ханиад байв. Тус вирус нь яг л ковид шиг агаар туслын замаар халддаг. Хамгийн аимшигтай нь эрүүл хүн өвчтөй хүнтэй баг зэрэгэл ойртох төдийд шууд халдвар авч байсан гэдэг. Өвчин маш хурдцтай тархснаар тус тахлыг туссан хүмүүс ердөө 2-3 хоногийн дараа шууд өөд болж байсан тохиолдолч их байжээ. Мөн их бүс нутгаар нас баралт 20% хүртэл хэмжээнд хүрч байв. Тухайн үед дэлхийн хүн ам 1,600 сая байсан бөгөөд нийт хүн амын 3/1 нь тус тахалт өвчнөөр өвдөж 50 сая хүн өөд болсон гэх тэмдэглэл байдаг. H1N1 Испани ханиад нь энгийн ханиадны вирус, шувууны ханиадны вирустэй нэгдэн мутацлагдсан амтны гаралтай вирус юм. Уг нь бол шувуунуудын тусдаг ханиадыг хүн тусдаггүй бөгөөд нөгөө талаар хүний ханиад ч гэсэн шувуунд ямар ч нөлөө байдаггүй ажээ. Гэтэл нэгэн ферм дээр шувууны туссан ханиад, хүний туссан ханиадны вирус хоёр гахаануудад зэрэг халдварласнаар H1N1 буюу Испани ханиад хэмээх шинэ вирусыг үүсгэжээ. Ерөнхийдөө амьтдаас дамжин хүнд халддаг вирусыг амьтны гаралтай вирус гэдэг хэмээх тодорхойлолт энэ цаг үеэс анх үүсэлтэй ажээ. Дэлхий дээр амьтны гаралтай вирусууд даруй сая 500,000 төрөл байдаг гэх бүртгэл байдаг. Эдгээрээс аль ч вирус нь бусад вирустэйгээ нэгдэн мутацлагдаж шинэ төрлийн амьтны гаралтай тахлыг үүсгэх боломжтой. Мөн өнөө хүртэл гарч байсан цар тахлын талаас илүү нь амьтны гаралтай цар тахал байсан гэх судалгаач байдаг. Ковидос өмнө хүн төрөлхтнийг айлгаж байсан вирус бол Хятад улсын Гуандун мужийн махны зах дээрээс тархсан SARS өвчин байсан юм. SARS гэдэг нь Severe Acute Respiratory Syndrome гэх үгний товчлол бөгөөд монгол хэлнээ орчуулбал хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог хам шинж гэсэн үг юм. Харин SARS өвчний вирусыг SARS-CoV буюу SARS коронавирус хэмээн тодорхойлсон байна. Тэгэхээр корона хэмээх үг нь ямар хэлбэрийн вирусуудыг илтгэдэг вэ гэхлээр хэлбэрийн хувьд гаднаа хурц өргөст үзүүртэй мэд титэм хэлбэртэй вирусуудыг илэрхийлдэг үг ажээ. Тус вирус нь гаднаа байгаа өргөс шиг үзүүрүүдийг яг л бүлгүүр ашиглаж байгаа юм шиг хүний биеийн эс рүү нэвтрэхэд ашигладаг байна. Өөрөөр хэлбэл хүний биеийн эсийг гаднаас нь цоолон ордог гэсэн үг юм. Дараагаар нь хүний эс дотор үрждэг байна. Энэ мэтэр хүний биеийн бүхий л эсүүд дотроосоо идэгдэн вирусээр дүүрсээр хүний бие муудаж эхэлдэг гэсэн үг юм. Тэгвэл энэхүү COVID-19 вирусыг SARS-CoV-2 хэмээн нэрлэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл вирусыг нь SARS-CoV-2 хэмээн нэрлэж байгаа бол энэхүү вирусын улмаар үүсэж байгаа өвчнийг COVID-19 хэмээн нэрлэж байгаа юм. Цаашлаад COVID-19 гэдэг үг нь англи хэлнээр coronavirus disease буюу коронавирусын тархалт гэсэн үгний товчлол бөгөөд хамгийн сүүлийн 19 хэмээх тоон тус өвчин 19 онд гарсныг энэхүү илэрхийлсэн энэ ажээ. Тэгэхээр коронавирус буюу титэм хэлбэртэй вирус нь зөвхөн нэг биш харин хэд хэдэн төрлөөр гарч ирэн хүн төрөлхтнийг айлгаж байсан удаатай ажээ. Коронавирус нь өнөө хүртэл 7 төрөл байдаг бөгөөд доор байгаа 3 төрөл болох MERS, SARS-CoV, SARS-CoV-2 төрлүүд нь хамгийн сүүлийн үед илрээд байгаа вирусууд бол
Дээр байгаа дөрвөн төрөл нь аль эрт дээр үеэс л илэрсэн ердөө энгийн ханиад төдий вирусүүд ажээ. Өөрөөр хэлбэл дээд талын дөрвөн вирус нь хүний биед аюулгүй хялбархан идэгдэг. Харин доор байгаа 3 вирусүүд нь илэрсэн даруйдад дэлхийн нийтийг айлхан орхиж олон хүний амьд хүрсэн вирусүүд гэсэн үг юм. Үнэн дээр MERS хэмээх вирус нь амьд хүрэх аюул 30% байдаг бол SARS-CoV нь 10% аюултай байжээ. Гэтэл хүн төрөлхтөн эдгээр вирусүүдийг давж чадан хэвийн амьдралаа өргөлжлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн бүр COVID-19-с ч илүү үхлийн аюултай вирусүүдийг даран ялж байсан түүхтэй. Ингээд бодохоор COVID-19 өвчнөөс илүү аюултай тэдгээр өвчнгүүд яагаад өнөө хүртэл COVID-19 шиг тархалгүй дарагдсан бэ гэх асуулт ч мөн гарч ирнэ. Ерөнхийдөө амьсгалын замын вирусүүд тархах хэм маягийг харцгаавал вирусээр халдварласан хүн эхлээд 2 эсвэл 3 хүмүүстэй халдвар тарааж орхино. Мэдээж дараа нь шинээр халдвар авсан хүн тус бүр дахин 2-3 хүнд халдвар тараана. Тиймээс энэ маягаар өвчин тархаснаар маш олон хүмүүс халдвараар өвчлөдөг. Тиймээс вирусын дархалтыг графикаар харуул өсөлт баг багаар нэмэгцээр маш огцом өсөж эхэлдэг. Үнэн дээр 2002 онд хятад улсад гарсан SARS өвчин ч гэсэн 2019 онд гарсан коронатай адилаар ямар ч вакцин байхгүй байхад халдвар эрчимтэй газар авч байсан юм. Тухайлбал ойролцоогоор 29 улсад 8,000 хүн SARS өвчнөөр өвчилж 774 хүн амь өргөдөж байжээ. Харин Аз улс халдвар түүнээс цааш тархалгүй маш түргэн хугацаанд дарагдсан юм. Учир нь тухайн үед эмчлэх аргыг маш түргэн хугацаанд нээн илрүүлж өвчлсөн хүмүүсийг эдгэж чадсан байв. SARS нь нэг удаа л туссан тохиолдолд маш хурдан биеийг муудаж амьд хүрэх аюул нь 10% байсан тул дэлхийн нийтийг маш их айлхан орхисон түүхтэй. Гэхдээ 2002 онд гарсан SARS вирус нь 2019 онд гарсан коронавирусыг бодвол хүнд дамжин халдварлах чадвар нь маш сул байжээ. Тиймээс үүнийг цар тахалт хэмээн аль бие ёсоор зарлаагүй юм. Тэгвэл бүр аюултай буюу амьд хүрэх аюул нь 30% өндөртөө MERS-ийн хувьд даруй 800 хүний амьд хүрч байсан түүхтэй. Ерөнхийдөө вирусуудыг халдварлах чадвар болон амьд хүрэх аюул гэх хоёр үзүүлэлтээр нь дүгнэн үзэж тодорхойлдог. Зарим вирусууд тархахдаа амархан боловч амьд хүрэх аюулгүй ханиад төдий вирусууд байдаг бол гэтэл нөгөө талаар MERS болон Ebola шиг амьд маш их аюултай боловч тархах чадвар сул вирусууд ч мөн байдаг ажээ. Тэгвэл эцэстээ хамгийн аюултай вирус нь тархах чадвар маш сайтай хэрнээ амьд хүрэх аюултай вирусууд юм. Энэхүү вирусуудын хамгийн том төлөөлөл нь 2019 онд гарсан коронавирус байв. Та бид бүхний мэдэж байгаачлан коронавирусын халдвар эхэндээ ердийн ханиад шиг шинж тэмдэг илэрдэг бол зарим хүмүүст шинж тэмдэг илэрлэхгүй мэдлгүй явсаар бусдад халдвар тарааж байгаа явдал билээ. Тиймээс 2019 онд гарсан цар тахал өнөө хүртэл тасралтгүй тархсаар байгаа билээ. Ийхүү тус вирус олон хүнд халдварлах тусам туссан хүмүүсийн биеийн онцлогуудаас хамааран шинэ хувилбар гарч ирээд байгаа явдалч гэсэн маш том асуудал байгаа юм. Вирусын гол зорилго бол хүний эсэд нэвтрэн өөрийн цар хүрээгээ тэлэх явдал юм. Дараагаар нь биеийн бүхий л эсүүдэд тархах ажээ. Эрдэмтдийн хийж буугаар бол цаашид ч гэсэн корона шиг хүчтэй вирусүүд ихээр гарна гэсэн таамаглалтай байна. Гэхдээ тэдгээр дундаас тархалт суултай вирусүүд нь аюул байхтай байх бөгөөд тархах чадвар маш сайн хэрнээ амьд хүрэх аюултай вирусүүд л хамгийн аюултай байх ажээ. Иймээс 2019 оноос өнөө хүртэл тархаад байгаа коронавирусыг давж авах нь хамгийн чухал зүйлс болоод байгаа юм. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидэнтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.